Би эрийн салхинд хариулсан Ингрийн ганцхан модны навч би Инкрийн лам устгаас харамлаж дэшээ огших Монгол иргэн Олгонд цайдан дүрлзэх хүчит багшин галбын дулаа шүлэг тэрэн шүүр салдах аммал бардам Монгол эрхүнэ Монголын энэ гайхамшигтай нутгийг зурхгүй байхын аргагүй. Тийм учраас тухайн агшин бүр уран зурагт зураачийн биерийн бичлэг хөдөлгөөнөөр хөг их шигээр үлдэх энэ өөрөө дахин давтахгүй мөч байдаг. Тийм учраас энэ мэргэжлийг сонгосон. Голцоо байгаль. За би хөрөг болвол зурвал бас нэлээд гайгүй зурчин. Сургууль бол юу олгодгоо хөхтэй зэрэг сургууль бол зүгээр л зурх чадварыг л олгочдөг. За зурх чадвар олсны дараа би нөгөө тухайн хүнтэй адилхан болох гэж мэрихгүй. Би юу мэрих хөхтэй зэрэг тухайн хүний ааш араншин шинж чанар өөрөөр хэлбэл фото зураг болоод бусад юмд илэрч болдгүй тэр дотоод сэтгэлийг гаргахад уран зургийн эд шид оршдог. Эмоц бол зайлшгүй байна. Ягаад гэвэл хүн гээч амьтан чинь бол роботоос ялгаатай нь бол эмоцтой. Робот бол эмоц байхгүй шүү дээ. Зүгээр л фото зургийн аппаратаар авч байгаа юм шиг л аваад. Хүний онцлог бол хүн эмоцтой. (1757) онд Репний академиг байгуулж анхны шавнар анхны төгсөгчд нь Шувалов Иванов энтергээ зөндөө олон Оросын нэрт зураачд бий. Дараа нь Бирюлев энтергээл бүгд төгссөн. Репийн сүрхөө бүгд л энэ академиг төгссөн. Тэгээ анхны оюутан нь манай Лувсангийн Гаваагүй Ленинградын Репний академид очиж сурсан. Тэгээ төгсөж ирсэн. Төгсөж ирээд Монголд бол өрний соёлыг оруулж ирж үрийн суулгасан гавьяатан бол Гаваагүй тэр хүнийг сургасан ач буянт нь бол Репний академи.